Бишэл кикбоксинг тамирчид бас бусд оролцож байгаа тамирчидаа бас минь дүрээ. Сая бол бидний бас нэгээхэндээ бэлтгэлийн хэсгийг та бүхэн бас үзэж сонирхлоо. Өнөөдөр бол яг та маргааш манай клубын тамирчин Лаасвран очир клубын тамирчин Батгүйтэй анхныхаа тоглолтыг хийх байгаа. Тэгээд өнөөдөр ямарчсан бид нар Зайсангийн өөд ямарчсан гүүж гарлаа. Тэгээд заалгаасаа. Өнөөдрийн бэлтгэл бол ерөнхийдөө төвчээрийн тийм бэлтгэл байлаа. Тэгээд ямарчсан лаа маань Зайсангийн өөд ядрахгүй гараад ирсэн байна. Ямарчсан бэлтгэл их сайн байгаа л да манай Мишелийн клубын тамирч. Тэгээд лаа маань маргааш бол Батгүйг ямарчсан хожигд бол итгэлтэй байна л да. Тэгээ өнөөдөр лаа манаас Зайсан дээр гарч ирчээд Улаанбаатар хот тэгээ энэ алсыг бас ширтээд сууж явах шиг байна. За ингээ манай лаахын хурдтай хүчтэй тулааныг хамтдаа үзцгээе. Учраа ямар тамирчинтай таарсан блэ? Батгүйг нэг тамирчин байгаа. Миний санаж байгаагаар бол очир клубын тамирчин. Батгүйгийн талаар юу ямар хэн мэдээлэлтэй вэ? Урд нь тоглож ээв үү? Тоглолтуудыг харж ээв үү? Өмнө тоглолтыг харжээс л та. Кикбокс улсын аваргаар бас орж зодтолж байсан. Тоглолтыг харж байсан. Ер нь бол боломжтой тамирчин. Би бол ер нь хүсчих. Ер нь хүсчихнэ гэж бодож байгаа. Алж их юм байна да. За, Лаасврантай маань очир клубын тамирчин Батгүй тулааны хийн. За ингээд Батгүй гүрий. Рамболдын Батгүй нас 25, биеийн өндөр 175 см, биеийн жин 60 кг. Кикбоксинг улсын аваргын хүрэл медаль, Оросын улбаны улсын залуучуудын аваргын алтан медальтай. Очир клубын тамирчин. Өрөөв төвчээр бүхнийг дийлэх. Өрсөлдөгчдөө хандаж хэлэх үг. Тулаан тоглоом биш шүү жаалаа. Очир хамгаалалт клубээс хэрэг холдинг компани тамирчид хоёр амжилттай оролцсноо гоё илүү их гоё сонирхолтой болох зорилгоо шийдвэрээ. Гараа дийлэгднэ гэж хашаасан баг. Лаасвран гэдэг тамирчны талаар юу сонсч ирсэн үү? Сонссон мэднэ. Урд нь тулж ирсэн. Урд тулж байгаа. Ер нь бол хоёрын хамгийн ихний тулаан болох нь биш. Тий. Хамгийн их. Яаж тулдгийг гэж бодож байна? Тэгэл өөрийнхөө л ирсэн. Дийлмэстэй. Яг та дийлэх гэж зодтолтно л та. Яг хүн болгоно л дийлэх гэж оролцож байгаа юм шүү дээ. Чийж үзсэн. Гараа дийлэгднэ гэж хашаасан баг. Дийлэх гэж үзсэн үү? Дийлэх гэж хашаасан. Би чиний гар сайн гэдэг. Хөлөөр ч гэсэн өшөглөн л та. Хөлний бэлтгэл сайн хийж байгаа. Ер нь гайгүй саруулахтай гэдэг байгаа. Манай тасч бол биш. Тэгэхээр ер нь гайгүй болох таа. За ингээд үзэгч та бүхэн сонирхолтой байх. Хоёр тамирчин маань энэ зогсож байна. Энэ хоёр ирингэн дээр бас гал гаргасан халз тулааныг та өмнө хийх бол. За ингээд нэвтрүүлгийн маань эхний тулаа эхлэх гэж байна. За тулааны маань шүүгчид маань аль хэдийн байрлал эзэлжээ. За тэгэхээр нэвтрүүлгийн маань ерөнхий зохион байгуулагчдын нэг амар баясгалангаас ер нь ямар дүрмээр тоглох гэж байна. Дивжин дээр хин дивжиний хажууд ямар шүүгчид суух гэж байна талаар танилцуулаач. Дүрэн бол ойлгомжтой. K1 дүрмөөр энэ юугаар ялгаатай юм их тохоо орохгүй, зурхгүй өвдөг болныг удаа тий. Тэгээд энэ маань
олон үедээ байгаа шүү дээ. Тэгээд эцсийн үе дүн маань империал дээр тулдах учраас гадны тамирчин тийм болохоор гэмтэл авахгүй байх үүднээс бүтэн хамгаалалт болж байгаа. Тэгээд ялангуяа залуу тамирчин байгаа болохоор хамгаалалттай бүтэн нөр толгойн касктай тэгээд шилвний хамгаалалттай бүхтэл хамгаалалт. Тэгэхээр гэмтэл баг. Шүүгчд бол мэдээж олон жил манай энэ тэмцээний шүүжийн туршлагатай шүүгчнэр ирсэн байгаа. Олон улсын хэмжээний шүүгчнэр Сүхбаатар ах бай, Батгэрэл ах бай, Батгүй ах бай тий. Тэгэл маш олон тэмцээн олон шүүгчнэр байгаа. Тэгээд тэмцээн шудар явагдана. Сая жингөөд бүгд өрн жиндээ орсон байна тий. Ганц хоёр тамирчин жинээс илүү байна тий. Тэгээд хугацаа юм болохоор тамирчдын өөрсдөө хариуцлагын болохоор бид нөр зөвлөлтөөд хасах нэг оноо хасж байгаа. Тэрийг бас хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мэргэжлийн боксын олон улсын хэмжээний шүүгч Сүхбаатар ахтай байгаа. Тэгэхээр дэвжэн дээр манай нэвтрүүлгийн хамгийн анхны тулааны шүүгч энэ сэтгэлдээс олцооч. Яг ер нь тулаанд хайртай, тулааныг дэмждэг, тулааны төлөө зүтгэдэг бүхэл хүмүүстэй ойр дотн ажилладаг. За тэгээд энэ тэмцээнийг шүүгүүлж гэж санал тавьсан. Тийм учраас би шүүгэж байна. Тэгэхээр энэ бол КО-ны дүрмээр явагдана. Тэгээд тамирчдынхаа эрүүл мэндийг анхаарч дүрмээр нь энэ бол реалити шоу гэд нэрлэж байгаа бол тулаан нь бол бодит. Жинхэнэ учраас шүүлтэн ч гэсэн бодит байх хэрэгтэй гэж бодож байна. Амжилт хүсье. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн эхний тулааныг хийх очир клубын тамирчин Лаасүрэн энд үе халааж байна. Лапанд орж байгаа шиг байна. За тэгээд энэ хоёрыг завсарлахаар нь бас тулааны өмнөх сэтгэлдлийг хатаа сонирхъя. За Лаасүр. За ингээд манай нэвтрүүлгийн хамгийн эхний тулааныг Hero Holding компани тамирчин Батхүүтэй одоо хийх гэж байна тий. Сэтгэл ямар вэ? Ер нь жин ямар вэ? Бэлтгэл ямар вэ? Бэлтгэл бол ер нь саагагдсан байна. Тий. Одоо өрсөлдөж тамирчтай тэгэл аль сайн золтой тоглосон гарна да. Тий. Жингийн үед өглөө ямар вэ? Адилхан. Тий. Жин бол ойролцоо байгаа. За тэгээд өрсөлдөгч тамирчинтайгаа одоо яг дэвжин дээр гараад 3 минутын туршид халз тултан тий. Ер нь ямар тактиктай тоглоно гэж бодож байгаа вэ? Ер нь тэгэл өөрөө ер нь тоглолтыг гартаа бол давмгалжлаа да. Төрүүлж өрсөлдөгчөө жоон цуцааж тэл золтон доо. За амжилт хүсье. За баярлалаа. За эрхэм хүндэт үзэгчдээ манай нэвтрүүлгийн хамгийн эхний тулааныг хийхээр Мишель клубын Лаасүрэнтэй одоо тулдахаар Hero Holding компани тамирчин, очир клубын тамирчин Батхүү энд дасгалжуулагч багштайгаа бэлтгэл хангаад байж байгаа шиг. За тулааны өмнөх сэтгэл ямар байна? Ер нь бэлэн байна. Ер нь хожин л гэсэн бодолтой тийм зорилготой гарна. Тэгээ яг багш таслуулсныгаа хэлснээр зөвлөгөөр сарна тоглоо явчихна. Ер нь бол тамирчны талаарх бол мэдээлэл бол хангалттай байгаа шүү дээ. Ер нь яаж тоглох талаархаа төлөвийг бол боловсруулсан байгаа хэрэг. Боловсруулсан байгаа багш нартайгаа тийм ярилцаа, давтаа, техникэл авцсан байгаа тийм. Бэлтгэл ер нь хэрэг байгаа. Бэлтгэл сайн байгаа. Тийм. Жингийн хувьд ер нь ямар хүзүүрөө гаргад хоёр юм. Жингийн хувьд бол 1 жилийн илүү гарлаа, 2 жилийн ч илүү гарлаа. Би өөрөө 61, 62 үзчихтэй. Тийм болохоор яг оноо хаснал гэж байна. Нэг оноос яг K1-ы дүрмээрээ. Тэгээ ер нь чиний өрсөлдөгч тамирчин бол хөл